Гэгэмуза 10 олон улсын наадмын энэ гайхалтай хүндэтгэлтэй мөч яг энэ цаг мөчөд ирээд байна. Энэ хүү тайснаа олон жилийн үр бүтээлд өгрөөж бид бүхэнд хайрлаж хүндлэгдсэн тэрхүү авьяаснуудыг бид бүхэн алдаршуулж байна. За манай Гэгэмуза актим анх энэ наадмыг хийхдээ 2003 оноос эхлэн хийхдээ бас уран бүтээлээрээ өрсөлдөж шалгарсан уран бүтээлчдийг урамшуулахаас гадна драмын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан Ахмад буурлуудынхаа хөдөлмөрийг өндөрт өргөж тэдэндээ хүндэтгэл үзүүлэх үүднээс хүндэт мууза гэж гаргасан. Энээс хойш 10 жилийн туршид бид нар маш олон Ахмад уран бүтээлчтэй ийм хүндэтгэлийг үзүүлж ирсэн. Өнгөрсөн жилээс бид бас зөвхөн тайзан дээр гардаг уран бүтээлчдээс гадна тайзны ард хүнд ч мэдэгдэхгүйгээр ямар их ажлыг ямар их одоо бидний энэ нэр хүндтэй алдар цолыг автал энэ ажил болгоны тэн хагасыг үүрч байдаг арын албаны ажилтан Ахмад буурлуудаа хүндэтгэл үзүүлэе гэж өнгөрсөн жилээс эхэлсэн юм аа. Тэгээ манай Дорж Сурангой бол манай тайз засагч хүн маш одоо энэ театрын төлөө ёстол төрсөн юм шиг ажилдаг ийм хүн байгаамаа. Манай Дорж Сурангой бол одоо тэгээд би энэ жаахан чилээрхөө байгаа ирнэ гэсэн ирж чадаагүй юм шиг байна. За хаана? Оо хүрээд ирсэн байж тээ юу сайн. Бүгдээрээ халуугаар бastаруугтаа авахыг хүсэж байна. 1945 оноос хойш драмын театр тайз засагч тайзны машинистаа тасардгүй 30 гаруй жил ажиллахдаа дэлхийн болон үндэсний 100 гаруй сонгодог бүтээлээр ажилласан бид бүхний бахархал болсон Ахмад уран бүтээлч байна. Олон улсын театрын өдөр энд хийж байгаа нөгөө нэг асуудалтай Гэгэмуза гэж энэ их сайхан том уран бүтээл 10 жилийн туршид ажиллаж олон улсын хэмжээнд өнөөдөр хүрч ирсэн их гайхамшигт амжилтыг бас ахин тэмдэглэж байна. 1940 онд 16 настай театрт ороод тэгээд 46 жил ажиллах. 46 жил ажиллахтаа бол 43 жилийн тайзны машинист гэдэг энэ эрхлэгч энэ хүндэт ажлыг хийсэн. Энэ хийсэн энэ бол зөвхөн миний амжилт манай уран бүтээлчдийн амжилт. Энийг ингэж бахархан тэмдэглэх гэж. Өнөөдөр их баярлж байна. Их баярлж байна. Театрын хамт олонд уран бүтээлчтэй тайз гэдгийнхээ хүмүүсүүдэд бүх хүрээлдгүүнд баяр талархлаа дэвшүүлье. Тайзургийн амьд түүх болсон Дорж Суран танд эрүүл их урд улаан насыг хүсэн өрөөё. Олныг гаргах болцгоо гэж хүсэж мөрөөдөө. Яжури их баярлалаа. Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлдэг Соловын Дорж Суран. Монгол Улсын ардын жүжигчин Давид Орчимын доор харалтан биеийн чилээгүй байгаа учраас энэ хөдөлгөөс харамсалтай хүрч ирж харах амжаагүй байна. За баярлалаа. Ингээд энэ хүндэт муузаг бид минь баяр ихтэй уламжлан дамжуулах болно. Ингээд энэ театрын төлөө зүрх сэтгэлээ зориулж бүхий л өөрийнхөө бие сэтгэл цаг хугацаа бүхий л юмаа зориулж яадаг Ахмад буурлуудаа мөргё. Та бүгдийн минь хүч хөдөлмөр үеийн үед залуучуудаа үлгэр дуурайд болж байх болно. Баярлалаа. Драмын урлагийн шилжиж чадвар болох Гэгэмуза 10 олон улсын наадмын хүндэт мууза эзэдээ очлоо.
Яг одоо энэ күүтэн хэмт та бүхэндээ үндэсний дуучин Эрдэмийн шуудлагын мэдчилгээ хүргэж бэлэн болсон байна. Монгол улсын гавьяа жүжигчин Бэр цэцэг, Монгол улсын гавьяа жүжигчин Даваа хүн нарын Урлагдаг хамгийн сонирхолтой юм бол уран бүтээлч хувь хүн. Хэрэг тэр итгээд содон бол би түүний мянган алдааг өршөөхөд бэлэн байна. Somerset Maugham. Туслах дүр гэдэг бол мэдээж амьдрал явж байгаа чинь тэрэн дунд зохиолчийн одоо голлох хоройлууд Гигамоз 10 наадмаас яг одоо SBN телевиз таавхан шууд хүрж байна. Харин энэ үдэш бол Монголын рок попын шилдэгүүд маань уран бүтээлээ өргөх юм а. Яг одоо харин таавхны Монгол улсын зуны мандат очин pop art-тай сарамчаад уулзаж байна. Орой минь тань. Орой минь төргийн үзэгч түмдээ ч гэсэн гайхалтай үжиг мэндэ өргөе. Өнөөдөр Гигамоз 10 наадам дээр ямар уран бүтээл таах вэ? 5 сарын 3-4 тоглогдож байгаа классик music production-ы одоо бүтээл Ромео Жюльетт мюзиклийн одоо өрлөг гэхийн хайрын одоо ариаг дуулчихж байгаа. Тэгээ энэ бол бас бидний одоо рок попны одоо бас дуучтай нэрийн өмнөөс бас өргөж байгаа. Мөн манай classic production-ы одоо өргөж байгаа бэлэг юм да Гигамозод. Энэ жил Гигамоз гайхалтай болж байна. Тэгээ олон сайхан уран бүтээлч сайхан шагнал хүртэж байна. Би өөрөө ч гэсэн Гамлет гэдэг зөндөө олон ус жүжигүүд үзсэн. Тэгээ драмын театр, эзмийн театр бол уран бүтээлэр бол баялаг байсан. Ганцхан драмах биш хэрэг одоо орон нутагч байгаа хөгжим драм театруудын бас уран бүтээлч төрж шагнал хүртэж байгаад баяртай байна. Таны хувьд сүүлийн санаа хачаа. Санаа хачингүй бол яг 4 сар болж байна, хавар болж байна. Тэгэхээр үдээ ширэг сараа фэнүүтэйгээ уулзах болов гэж байгаа. 4 сарын 20-нд бас уулзна гэж бодож байгаа. Тэгээд 4 сарын 1-ээс гэрэл зургийн одоо үзэсгэлэн гарах гэж байгаа. Blue Moon галерейд амьдрал намайг дунд уйрааш харсан хүн жүжигээр зохиолч Урайха. Нэрдэшин өрсөлдөж байгаа уран бүтээлчдээ урьдчилан халуун баярыг хүргэе. Нэг хүний жүжигийн төрлийн шийдэг зохиолчи яг энэ цаг үеэд тодорхойлж өгнө хэмээн яг одоо наадмын нэг хүний жүжигийн төрлийн шүүгчээр ажилласан Молдов улсын иргэн зохиолч, театр судлаач Адагта Анжелина Роско танийг гойдасна үтгэлтэйгээр орж байна. Бүгд халуун галагчдаар угтаа авахыг хүсэж байна. Драмын театрын драмын урлагийн шийдгийг тодорхойлох Гигамоз 10 олон улсын наадмын энэ оны нэгэн онцлог төрөл бол мэдээж нэг хүний жүжигэн төрөл юм а. Ингээ шийддэг зохиолчийг яг одоо таах төрөл. Түүний ядагч зохиолч Урайха угтаа оноо. Энэ бас ихний хөрөөлт явж байгаа учраас та бүхэн бас ойлгоорой. За ингээд Урайхаан сэтгэлийг бүгдээрээ сонсцгоё. За бүгдэд намрыг ирээ, бүгдэд баярын төргий. Энэ нүдэн дээр нэг өвдөг гэдэг залгийн юм гараад тэг одоо тайзан дээр юм шилдвчээр гарч ирж байгаад одоо уучлалгүйж нуучлаарай. Нэг 10-аад жилийн өмнө болоод олон жилийн өмнө би бас энэ тайзан дээр нэг ингээ гарч ирж байсан юм а. Тэр их баяртай өдөр байсан. Өнөөдөр их шиг. Тэр би хүн бүгд бий гэж нэг тийм жүжиг бичсэн. Баатар найруулсан. Одоо энэ гигэн дөрөөрөө сууж байгаа. Гол дүрд нь ардын жүжигчин Цэрэн Даваг тоглосон энэ гэгэрээ одоо гигэн дөрөөрөө сууж байгаа. За тэгээд тэнд би одоо баярлалаа зөндөө юм ярьсан юм аа. Одоо ерөөсөө хэдэн минут ярьсан одоо санахгүй байна. Юу ярьсан санахгүй байна. Одоо ранцхан юм санжин дээр бүгсэнд нь баярсан л одоо чаджаад хэлжсэн. Энэ одоо байшинд тэгээ энэ байшин дотор байдаг одоо бүх хүмүүсүүдэд
За ингээд нэг ялаа шумуул нэстгүүл тэр ялаа шумуул магадгүй одоо жом огтон гүйдэгүүл тэрэн ч баярлж байна гэж хэлжсэн. Тэрүүгээ давтаж хэлж байна. Баярлалаа. Баяр гоныг бас татдаг юм байна. Маш баярлалаа. Энэ gün наадмын шүүгч ажилласан мадам Анжелика Роска таныг бас энэ сэтгэлийг тачид буугаа явуулчлаа да. Баярын сэтгэлийг бас энэ хүн наадмыг шүүсэн сэтгэлийг нь бас хамт олонний зүгээс сонсъё гэж бас хүссэн юм байна. Тэгээд энэ хүн дайснаа дахин өөрж байна. Бүгдээ халуун алгачлаар дахин угтаахыг хүсэж байна. Монгол уран бүтээлчдийн өмнө гарч иж байгаагаар бас толгомдаад зарим нэгэн үг яригмаа сонсох байгаа та. Молдов улсын иргэн театр судлаа зохиож чадагт Анжелина Роска та бүхэндээ өнөөдөр энэ хүн наадмын баярын сэтгэлийг бас хуваалцах бэлэн болсон байна. Я очень рада, что и в Монголии теперь монодрама находит свое место в театральном фестивале, еще и на международном уровне. Монодрама нэг хүний театр жүжигнүүд одоо Монголын театрт өөрийн гэсэн одоо байр суурийг эзэлж байгаа. Ер нь одоо зөвхөн Монголын театр гэхгүй манай Монголд явагдаж байгаа олон улсын энэ фестивальд өөрийн гэсэн байр суурийг эзэлж байгаа явдал би маш их баяртай байна. И, как я уже говорила на вчерашней конференции, в нынешних довольно сложных социально-экономических художественных условиях тех регионов, в которых мы живем, через монодрамы, по-моему, легче осуществить какие-то перемены в театре. Өнөөдрийн одоо цаг үед нийгэм эдийн засгийн уран сайхны бас нэлээд хүнд бэрхшээлтэй энэ цаг үед бол энэ ийм амьдрал дээр бол ханда амьдралын болж байгаа бүх нөхцөл байдлыг бол монограмматай нэг хүний одоо театраар дамжуулж илэрхийлэх нь бол магадгүй илүү боломжтой ч байж болох юм болов. У дирекции этого фестиваля и у монгольских актеров я заметила очень трепетное отношение к этому жанру, очень серьезное отношение к нему, и поэтому я думаю, что этот отрезок, этот блок фестиваля будет расти и прогрессировать. Микрофон тугаараа дуурай. Манай Монгол одоо энэ театрын захиргааны хувьд ч гэсэн ер нь одоо манай Монгол үзэгчдийн хувьд ч гэсэн энэ ганц хүний театрт хандж байгаа хандлага бол маш их тийм хүнд итгэлтэй байгаа энэ явдал бэрхий байгаа учраас цаашдаа энэ бол улам цаашдаа одоо хөгжих тийм боломж нээлттэй байна уу гэсэн тийм сэтгэл надад байна. Драмын урлагийн шилдэг шалгаруулах гэгэн музан 10 олон улсын наадмын ёслолын үйл ажиллагааг SBN телевиз шууд дамжуулан үзэж та бүхэнд хүргэлээ. Яг одоо Улаанбаатар хотод 22 цаг болсон байна. SBN телевизийн SBN мэдээллийн хөтөлбөрийг хүлээн авч үзсэн дараа эргээд та бүхэн гэгэн музан наадамдаа уулзаарай. Шилдэг эмэгтэй жүжигчин бүхэл бүтэн жилийн туршид эрхэм тайзан эзэгнэж дүрээс дүр төхөөрч авьяас хөлс хүчээр шавхан байж үзэгч түмнээ баярлуулсан нэг хүний жүжигийн эрхэм жүжигчтэй багтахгүй байхын аргагүй юм аа. Тийм ээ. Үнэхээр жухамдаа жүжигчний хүс хүчийг сорьсон энэ гайхам төрөлт ур авьяасаа сорин өрсөлдсөн авьяаснуудтайгаа шилдэг эмэгтэй жүжигчин номинацид нэр дэвсэн эрхмүүдтэйгээ танилцгаая. Дэлгэцний анхаарлаа хандуулно. Шилдэг эмэгтэй жүжигчин. Би Эдит Пиафын жүжигийн Эдит Пиафын дүрээр жүжигчин баясгалан. Бурхан дэлгээсэн загтал жүжигийн Оскарын дүрээр жүжигчин ганц эцэг. Сонхоор харсан хүн жүжигийн бүсгүйн дүрээр жүжигчин одон чимэг. Омины Ирма жүжигийн Ирмагийн дүрээр жүжигчин Меги Хэри.
Эдгээр гайхамшигт уран бүтээлчдээс шийдгийг тодруулж өгнө гэж Монгол улсын ардын жүжигчин, урлагийн гавьяа цэцгэлтэн мөнх дөрж таныг энэ найзны үтгэлтэйг өрж байна. Энэ эрхэм үндэтэй гайхамшигтай хүнээс нэг хүний жүжигийн шийдэг эмэгтэй жүжигчин маань гэгээн муузагийнхаа алтан баримлыг гардан авах юм аа. Бүгдээрээ мөнх дөрж найруулагч байгаа халуун алгалагчдаар уг таахыг хүсэж байна. Өнөөдөр дэлхийн олон улсын театрын энэ сайхан өдөр баярын мэндийг энд сууж байгаа үзэгчид та бүхэндээ хүргэе. Одоогоос 10 жилийн өмнө би энэ тайлан дээр манай гэгээн мууза наадам анх эхлэж энэ тайлан дээр би гарч ирж анхны шагналыг авч ирсэн тэр цагаас хойш 10 жил өнгөрчээ. 10 дахь жилийн ой дээр би энд гарч ирж нэгэн жүжигчний төрөлөөр шалгарсан нэг хүний жүжигчний театрын нэг жүжигчний дүрийг шалгаруулах ийм одоо хүндтэй үүрэг оногдсон юм байна. Нэг хүний жүжиг, нэг хүний жүжигчний хөдөлмөр гэдэг бол маш их том ачаал нуруундаа үүрч явдаг. Тэгээ энэ төрөл манай энэ мууза наадамд нэмэгдэж орсон нь бол манай гэгээн мууза наадмын одоо цар хүрээ төрөл улам одоо баяжиж тэр дундаа олон улсын одоо шин чанартай болж одоо бидний хөрш гадаад орны зочид төлөөлөгчд маань энд идэвхтэй оролцож шүүгж байгаад нь оролцож тоглож байгаад нь чин сэтгэлээ сайн баярлаж манай гэгээн мууза активын одоо актив маань 10 жил болж өргөжж байгаад нь активынхаа тэргүүн саран туяа болон активын хамт олонд бүгдээр нь чин сэтгэлийн халуун баяр хүргэж мэдчилъя. Дөрөв бүсгийн зүрх бүлэглэнхэн яг одоо энэ цаг үеэд өөрийнхөө нэрийг гарч ирэхийг тэс ядан хүлээж байна. Нэг хүний жүжигийн төрлийн шилдэг эмэгтэй жүжигчин. Нууц задраагүй байгаа үстэй. Бурхан эдгээсэн загтал. Жүжигийн дүрээ ганц цэг асгарын дүрээ. Нэг хүний жүжигийн шийддэг эмэгтэй дүрийн шагналтай. Ганцдаг таныг энэ бодоос үтгэлтэйгээр орж байна. Жүжигчин ганцыг тайзнаа өрий. Шагналтай Монгол улсын ардын жүжигчин, урлагийн гавьяа цэцгэлтэн найруулагч мөнх дөрж гардуулж байна. Ямар гоё юм бэ? Монгол улсын гавьяа жүжигчин, уран чимэгчтэй маш их баярлалаа. Би сая тэр суудлаас босохдоо маш их хайлаа урнагч авна гэж тайз намайг хүлээгээд ирсэн учраас олж амжихгүй хараад гараад ирлээ. Энэ цом нэг хүний жүжигт ажиллана гэдэг хувь жүжигчнээс маш их уран чадвар шаардна. 9 сард анх Офелиагийн шалгаруулалт, Гамлет жүжигийн шалгаруулалт явуулсан. Энэ шалгаруулалтанд уран чимэгчийг хамтарч ажиллаж өгөөч гэд туслаач дэмжээч гэсний зөвшөөрөөд урнаагч маань хамтарч ажилласан. Харин нэг хүний жүжигийнхаа эхний шалгаруулалтанд тэнцчээд би дахин уран чимэгчтэй хандсан. Жүжигчний минь уран чадвар дээр надтай хамтарч ажиллаж өгөөч гэж. Өнөөдөр энэ цом бас 50% урнаагч. Би урнаагчтай маш их хайртай. Миний уран бүтээлийн анд, найз, игч, миний багш гэж хэлж болно. Хишиг заяа найруулагчтай маш сайхан зохиол олж өгсөн надтай хамтарч ажилласан маш их баярлалаа. Энэ жүжигт ганцхан би энэ цомыг барай зогсож байгаа ч маш олон хүн сэтгэлээр ажилласан. Би маш их ганцаардж исэн. Айгүй олон хүн сэтгэлээрээ надад туссан. Хүүхдийн театрын хамт олондоо маш их баярлалаа. Гэрэлтүүлэгч Камида, хөгжмийн техникч Базрада, тэгээ Sound of Mongolia компанийн хамт олонд бас баярлалаа. Колиада баярлалаа. Дандаа гоё К-гар гэсэн гадаад нэртэй залуучууд хамтарч ажилласан. Дуугийн эрдмийн чуулгын бүжиг дэглээч Ленинградаас төгсөж ирсэн Хашхүү миний энэ жүжигийн бүх бүжгүүдийг дэглэж өгсөн надтай маш олон цагаар хамтран ажилласан. Хашхүүтэй бас чин сэтгэлээсээ талархаж байна. Айгүй хүн орхичиж магадгүй миний эмч найз нар бий. Энэ Оскар хүү цусны цагаан бөм гэдэг өвчтэй. Энэ өвчнийг би туслахын тулд гэмтлийн эмнэлгийн эмч Тэмүүжиндээ
Мөн нэгдүгээр хороолын эмч шарва дээр очиж маш их туслаа авч исэн. Энэ эмч найз нартаа бас талархтаа. Мөн Пүрвма гэд суумгай өвчтэй байсан охин байсан. Тэр охиноос би бас уулзаж маш их өвчтэй хүний мэдрэмж зүг авсан. Тэр Пүрвма охиндоо бас чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлээ. Хамгийн их баярлаж талархаж байгаа хүн гэвэл яг одоо намайг тэнгэр дээрээс харж байгаа миний хайртай аав, миний хайртай хоёр хүүгийн аав, миний хань, Бурхны оронд байгаа хоёр сайхан амьдралынхаа хамгийн чухал эр хүндээ чин сэтгэлээсээ мөргмөр байна. Жүжигчин ганцтай цаашдын уран бүтээлд өндөр амжилтыг хүсье. Бодог байна би айгаа олон юм хэлнэ. Хоёр сайхан аавын маань бас ханы маань орлож ирсэн хангаа шиг дүршигтэй уул шиг сайхан миний хоёр хүү өнөөдөр ээжигээ хоёр талаас хөтлж ирсэн. Хангал хоёр хүүдээ маш их баярлаа. Төрүүлсэн ичээдээ баярлалаа. Ардын жүжигчин Мөнхтөр жогч намайг театртаа анх залгаж хөл залгасан. Бооцоо жүжигтээ анх ураад Наранбаатар ах хоёр маань мөнх агштай чин сэтгэлээсээ талархаж байна. Ганц хүний жүжиг гэдэг энэ номинацийг оруулж ирээд жүжигчдийнхаа уран чадварыг шалгаж байгаа Дараамын театрын олон сайхан тэнгэрлэг хадагтай нарын тэргүүн Саранти ягчтай чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. Театрт ороход Наранбаатар найруулагч одоо ерөнхий найруулагч маш олон шилдэг гигэн муусаа наадмыг авсан Болд Эрдэнэ жүжигчин Эрдэнэ Нүлэг Амгаланбаатар би тэдний жүжигчнийг маш олон тэмцэл, маш олон сөргөцөлтөнд дундаас чин сэтгэлээсээ зориг гаргаж гар үсгээ зурж тамгаа дарж бидэнд итгэл найдвар хүлээлгэн өгсөн одоогийн ерөнхий захирал Цэрэн самбуу дэд захирал Сувтайгч хоёртоос чин сэтгэлээсээ талархъя. Бид нар итгэж алдахгүй. Улам гэлцэх болно. Театрын урлаг мандтгай. Драмын урлагийн шилдэгийн шалгаруулах олон улсын бүхний хамгийн хайртай театрын урлагийн хамгийн үнэнч дэмжигч бол мэдээж үзэгчид та бүгдийн халуун дулаан энерги өргөж бидэнд гэрэл засруулж авах болтугай хайртай шиг баярлалаа. Бигэмос ар олон улсын наадмын нэг хүний жүжиг төрлийн шилдэг эмэгтэй жүжигчин Октай Оноо. Монгол улсын цэргийн тэргүүний ажилтны жүжигчин ганц цэг. Эрхэм хүндэт зочдоо та бүхэн анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Бид бүхний баяр Гигэмос ар наад маань өргөж ирсээр байна. Яг энэ цаг мөчид уран бүтээлийн өргөж бид бүхэнд мэдлэгээ дэвшүүлэхээр маш олон уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд зууны манда эстрадын дуучин Поп хадагтай Сарантой та бүхэнд мэдлэгээ дэвшүүлэхээр бэлэн болсон байна. Октай Оноо. Намайг тэдүүл хайхран би өрдөө асрагчээ. Намайг хайраар тэжээ гэж түүнийг өгсөн. Нүдийг нь хараад би бурхандаа талархаж нүгэлгүй сайхан амьдруулаач хэмээн залбирсан. Жулиет минь нүслөө тэр минь дурлчихжээ. Бас бүжиглэж дуулна түнд хайртай гэсэн би сэтгэлэн өгсөн харин би хасрагч өрлөө гихтэдихөө харахаас надаас тэсэргэн харват хайрлах ганц хүнэн биш тэр минь дурлчихжээ. Тэр минь дурлчихжээ. Тэр минь дурлчихжээ. Харва дэлхийдэр тэр минь надад цоор ганцхан. Хангар минь гэж ихэн дуудагч хайртахна бүр хайсан. Тэдний төрүүлсэн охин миний бяцхан охин Жулиет минь тэр минь дурлчихжээ. Бас бүжиглэж дуулж байна түнд хайртай гэсэн би сэтгэлэн өгсөн харин
Харахастандаас тэсоргэн харват хайрлах ганц хүнэн биш тэрмин дурлчихчээ өрлөг их бичээ өсгсөн огтны хатодоо өөрийгөө чад хайрлаа оргон сохёмээ хорим хүртэл түүнийг дагах хүчтэй надад хайрлаач тэрмин дурлчихчээ тэрмин дурлчихчээ Монгол улсын гаяч шин зөний мандаа эстрадын дуучид Сарантай манта бүхэнд Ромео Жулиета музик хийхин өрлөг ихийн дугаар минь хүмүүнд чилдэ. Эрхэм зочид та бүгдийнхээ халуун талархад халуун алга ташилтанд ор үргэлжлэн байгаа Гэгэмүза 10 олон улсын наадам маань шилдгээ тодруулсаар байна. Одоо хамтдаа нэг хүний жүжигийн төрлийн шилдэг эрхтэй жүжигчин номинацид нэр дэвшсэн уран бүтээлчтэйгээ танилцъя. Шилдэг эрэгтэй жүжигчин. Хоосон зүг жүжигийн Усгал хааны түрээр жүжигчин Баттүмэн. Хайрцагт доторх жүжигчин жүжигийн жүжигчний түрээр жүжигчин Ментор Зембраж. Сократын тэмцэл жүжигийн Сократын түрээр жүжигчин Мажку Баяруш. Шилгийн өргөмжлөх хэмээн наадмын шүүгч Монгол улсын төрийн соёрход ардын жүжигчин Совд таныг тайзнаа хүндэтгэн өрж байна. Сайн байцгаана уу? Бүгдд нь энэ өдрийн баярын мэнд хүргье. Нэг хүний жүжигийн төрлийн шилдэг эрхтэй жүжигчин, хайрцагт доторх жүжигчин, жүжигчний дүрээр Ментор Зембраж. Хайрцагт доторх жүжигчин жүжигээр Косово улсын жүжигчин Ментор Зембраж. Падархан баяр хүргэцгээе. For coming in your wonderful festival, I made too much and I do everything to come here. За юуны өмнө энэ гайхамшигтай наадамдаа намайг урьж оролцуулсанд маш их баярлаж байна. Үүнээс илүү ихийг хийж улам илүү оролцохыг би тулд би бүхнээд ажиллах болно. Thank you, President of Festival, directors, managers, translators, wonderful actors of Mongolia. Then they do everything then I to feel like at my country, like at my home. За наадмыг зохион байгуулсан Гэгэмүза актимын ерөнхийлөгч бас менежерүүд, орчуулагч нар гээд арын албанд зүтгэсэн бүх хүмүүс бас Монголын уран бүтээлчдтэй маш их баярлалаа.
намайг халуун дотноор ухтан авсан учраас би энд байхдаа яг гэртээ байгаа мэт сайхан байна. Thank you, my troop, my equipe. Thank you, Zeni Balaji, my colleague, and the best monodrama of Mongolia the next year will come in our international festival in Kosovo, Monoact. За надтай хамт бас хамтран ажилладаг миний сайн нөхөр Зэни бас хамт ирсэн байгаа. Хамтанд ирсэнд бас баярлаж байна. Бас дараа жил манай Косово улсад болох нэг хүний жүжигийн төрөлд Монголын уран бүтээлчдээс бас оролцох болов гэж найдаж бас оролцохыг урьж байна. This award in this date, in the big date for theater, I do, and I thank you for my family first, for my colleagues, for colleagues around the world, and for my people, and especially for the youngest state in the world, Republic of Kosovo. Thank you, Mongolia. Одоо улсын театрын энэ өдөр энэ чухал шагналыг аваад энд байгаадаа би маш их баяртай байна. Юуны өмнө өөрийн гэр бүл, хамтран зүтгэгч, нийт уран бүтээлчид, дэлхийд дахна театр гэдэг нэрийн дор нэгддэг уран бүтээлчидтэй бас энэ дэлхий дээрх хамгийн залуу улс болсон Косовогийнхаа нийт уран бүтээлчдэд баярлаж байгаагаа илэрхийлж байна. Thank you one time, and you are wonderful people, and you made wonderful festival. Thank you. За наадмыг зохион байгуулагчдаа маш их баярлалаа. Та нар үнэхээр гайхалтай ажиллаж энэ наадмыг бол үнэхээр гайхалтай сайхан болгож байна. Thank you, Mongolia. Монголчуудаа маш их баярлалаа. Баярлалаа. Тэнцэгийн чигээр яслаг тэрэ нэг хүний жүжигчийн төрлийн найруулагчдыг бас үнэхээр хүндтэй үргийг хүлээж бас баггүй бас ажлыг амжуулсан агуу хүмүүс байж таараа. Харин энэ удаа бүгдээрээ нэг хүний жүжигчийн төрлийн шилдэг найруулагч номинацид нэрлэгдсэн эрх хүмүүсттэй хамтдаа танилццгаая. Шилдэг найруулагч. Би Эдит Пянк байна. Сонхоор харсан хүн жүжгүүдээр найруулагч Баатар. Бурхан дэлгээсэн загтал жүжгээр найруулагч Хишиг Заяа. Хоосон зүүд жүжгээр найруулагч Пүрвд Орж. Эрхэм найруулагчдаас эрхэм шилдэгийн тодруулж өгнөх хэмээн та бүхний өмнө наадмын нэг хүний жүжигчийн төрлийн шүүгч, урлаг судлалын ухааны доктор, театр судлаач, орчуулагч хадагтай майж жаргалтаны тайснаа хүндэтгэн урьж байна. Good evening, ladies and gentlemen. Эрхэмсэг ноёд хадагтай нараа энэ орооны энэ үчийн мэндийг та нарт дэвшүүлье. Тэгээд taking this opportunity, I would like to greet all the guests, actors, and those who participated in this international festival with International Theatre Day. Congratulations. Олон улсын театрын өдрийг тохиолдуулж та бүгдэд чин сэтгэлийн халуун баярыг хүргье. За тэгээд энэ нэг хүний жүжиг, ганц хүний жүжигчид монодрама гэж одоо шинэ юм төрөл анх одоо энэ фестивал дээр орж ирсэн. Энэ бол дэлхийн театрын түүхэнд бол нэг тийм шин зүйл биш гэхдээ манай Монголын театр урлаг одоо эрчимтэй хөгжиж байгаа учраас одоо энэ жанрыг одоо ингээд оруулж ирж байгаад би хувьдаа их баяртай байна. Тэгээд манай жүжигчид
одоо байр эзэлсэн жүжигчтэй баяр хүргэе. Тэгээд жүжигч хүнийг амжилтанд хүргэдэг хүн бол найруулагч байдаг. Тэгээд одоо хишиг заяа найруулагч, баатар найруулагч аль нь юм бол би одоо энийг ингээд нэгэд харж байна. Нэг хүний жүжигийн төрлийн шилдэг найруулагчаар би Эдит Пиаф байн жүжигээр найруулагч Баатар. Монгол улсын урлагийн эсгэлтэн улсын дараа мэдийн театрын найруулагч Эдит Пиаф байн жүжигийн ерөнхий найруулагч Баатар. Энэ удаагийн манай нэг хүний жүжиг төрлийн шилдэг найруулагчаар өргөмжлөгдөж байна. Таныг тайснаа хүндэтгэн өрье. Найруулагч Баатар маань хаяа явж байна. Театрынхаа алтан тайзад манай найруулагч маань мөргөж байна. Яслагж байна. Үгүй маажрлаа. Ганцхан хэлж байгаа. Нэг юу гэдэг багхгүй юу? Дуугаа байсаар бүчгтүү гэж байгаа байхгүй. Сая би ийшээ яга харж ирэхээр шин сайд руу харж байна. Манай нөгөө хэн биш үү? Ориг руу харж байна. Дуугаа байсан гэж юм хэлж байгаа байхгүй. За, ханд баярлалаа. Эрхэм та бүхний халуун талархал гэгээн хөтөлбөр ёслол дүрмжсэн байгаа гэгээн муцаа 10 наадмыг ивент гэж дэмжиж тусалж хамтран ажилласан байгууллага хамтуудыг та бүхэнд танилцуулж талархлаа илэрхийлье. За ингээд наадмын ерөнхий ивэнтгэгч Макс Групп. За шилдэг найруулагч Баатар Дахин. За та нэг баяр хүргье. Тэгээд та эзэн бол чадлаа. Чадлаа. Баярлалаа. Би яг жүжигчнийг өөрөө өөртөө шалгалт өгч энэ номинацид өрсөлдсөн. Тэгээ өөрийнхөө шалгалтыг давч чадлаа. Баяртай байна. Тэгэхээр энэхүү л мэдээж монодрам тийм ээ энэ жилээс шинэ төрөл орж иж байгаа. Тэгээ энэхүү жүжиг тоглох санал зайлгаа энэ та яг саналыг хэн танд өгсөн бэ? Та өөрөө шийдэж энэ дүрийг сонгосон. Сарамтайгч энэ сэдлийг төрүүлсэн. Яагаад гэвэл өөрөө ганц хүний сургалт явуулсан жүжиг юм. Энэ сургалтыг дуусгаад хишиг зайдгэлсэн хамтарч ажиллая. Хишиг займын сайхан зохиол барьж ирсэн. Би тэр хугацаа шаргуу учраас эхний шатанд маш толгой орсон. Гэхдээ ямар ч байсан давж чадсан. Энэ бол Монгол улсын гавьяат жүжигчин, уран чимгээгчийн хөдөлмөр байсан. Яг жүжигчний уран чадрын нарийн ажлууд дээр манай урнаагч манайтай хамтарч ажилласан. Тийм учраас урнаагчтай чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлээ. За тэр юу хаа. Тэгэхээр бас танд бас би бас харж байхдаа бас их бахархаж зогсчуулаад та бас хайртай ханыгаа аавыгаас дурч ярьжсэн. Тэгээд тийм ээ мэдээж та дээрээс тэнгэрээс улам таныг харж байгаа. Тэгээд тиймээс таны тэр харсан хайр ивэл тань дээр хүрсэн болов уу гэж удаа бодож байна. Би яг тэгэж бодож байгаа. Тийм учраас аав хань хоёртай хамгийн түрүүнд мөргсөн. Миний алтан тайз надаас маш олон сорилт авч ирсэн. Дипломын жүжигээ хамгаалах гэж байхад 10 цагаас хамгаалах гэж байхад өглөө 7 цагт аад маань аварт орж өнгөрч байлаа. Мотон шаньюун тэнгэрийн хүү жүжигийг 7 хоногийн дараа нээх гэж байхад хань маань өвчнөр тэнгэрт одож байлаа. Энэ бүхний хар тайзан дээр зогсож байхдаа би юу бодож байсан бэ гэвэл яагаад би хүмүүн бус үйлдэл маш олныг хийж байна гэж бодсон. Харин энэ үйлдэлийн маань цагаатах цаг ирнэ гэсэн энэ цом маань намайг чи зүг мэрэгжил эзэмшсэн гэлээ. Хоёр сайхан тэнгэрлэг эрс маань намайг дээд тэнгэрээс хараад өр хөвгтдээ минь ивэж байна. Тийм учраас би аавда хандаа чин сэтгэлээсээ талархаж байна. За тэр юугаа таны дээрээс өргөс тэнгэр харж байгаа. Тэгээ мөн таны тийм ээ
амжилттай өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөж байна. Тэгэд таныг урлагийн дэнгэр янжлан бурхан өргөж ивэж байх болтугай гэж өрөөж байна. Баярлаа. Энэ жүжигээрээ би хамгийн гол нь хүмүүст юу гэж хэлэх гэсэн бэ гэвэл Оскар Сарна хатагтай хоёроос сэтгэлээд би өөрөө битсэн л дээ 50%. Хамгийн гол хэлэх дуртай үг маань байдаг. Хүн таны хамгийн гол өрсөлдөгч цаг хугацаа. Тэгээд энэ үгээ би жүжигийнхэн төгсгөлд оруулсан. Бурхан хүн болгонд адилгүй цаг хугацааг хайрладаг. Магадгүй танд 50 надад 100. Хин нэгэн хүнд 10 20 жилийн нас хайрлана. Харин тэр 20 жилийн нас хайрлсан хүн чи үеэрээс илүү 200 жил мөнхөд амьдрахыг үгүйсэхгүй. Тийм учраас өөрт оногдсон бурхнаас заяагцсан тэр цаг хугацаанд амжиж өөрийнхөө хүсч мөрөөдсөн болгоныг хий. Ийм учраас хүн таны хамгийн гол өрсөлдөгч бол цаг хугацаа. За тэгж байгаа. Тэг танд баяр хүргэе. Баяраа сайхан тэмдэглээрэй. Баярлалаа. Би бас дахиад хэдий. Нөгөө жүжигийг өөрөө тэрсэн дунд нь орсон. Манай аав надад захиа илгээж байсан яг эмнэлэгт байхдаа тэр үгэн дээр байдгийн аав нь төрсөн, сурсан, хайрлсан, амьдэрсэн одоо хавд нь эцсийнх нь үлдлээтэй гэж. Яг энэ өгүүлбэрийг би 110 настай Оскар дээр тайзан дээр хэлдэг юм. Би төрсөн, хайрлсан, амьдэрсэн дурлсан одоо надад эцсийнх нь үлдлээтэй гэж. Тэгэхээр үнэхээр энэ хоёр хүн надад Тэнгэрээс маш их тусалсан. Баярлалаа. За баярлалаа. Танд амжилт хүсье. Баярлалаа. Шилдэг эрэгтэй туслах дүр. Гамлет жүжигийн Клоны, эсрэг дурлал жүжигийн Хааны дүрээр жүжигчин Жаргал сайхан. Гамлет жүжигийн Лайртын дүрээр жүжигчин Эрдэнэлэг. Хоёр ертөнцийн буудал жүжигийн ерөнхийлөгчийн дүрээр жүжигчин Энхбаяр. Монгол мэдээлэл агентлагийн ерөнхий захирал Азийн топ мэдээлэл хатагтай Бодормаг тайлсныг хүндэтгэн өрж байна. Баярын мэндийг хүргэе. 7 жилийн өмнө би энэ хүндтэй үүргийг хүлээж аваад одоо 10 жилийн ойн баяртанд дахиад энэ хүндтэй үүргийг хүлээсэнд маш их баяртай байна. Тэгээд энэ хүү хүндтэй үүргийг гүйцэтгэе. За энэ бол дараамын жүжигийн төрлийн шилдэг эрэгтэй туслах дүрээр хоёр ертөнцийн буудал жүжигийн ерөнхийлөгчийн дүрээр энэ баяр тодорлоо. Дараамын жүжигийн шилдэг эрэгтэй туслах дүрийн номинацийн ядагчаар энэ удаа хоёр ертөнцийн буудал жүжигийн ерөнхийлөгчийн дүрээр жүжигчин Энхбаяр тим гахет бартагшны бүтээл. За би туслах дүрийн номинацид дэвшээд жагаахыг юм уу эсвэл эпиг авах гэж бодож байсан. Ер нь бол гэтэл би явж болдгийм байна. Өчигдөр намайг ингэж өндрөөр үнэлсэнд маш их талархлаа. Тэгээд өнөөдөр театрын өдөр төхөж байна. Тэгээд энэ Гэгэм Узаан наадамд нэр дэвссэн манай хоёр ертөнцийн буудал жүжигийн нийт бүх оролцсон хамт олон ТV коктейлийнхэндээ бас баярын мэнд хүргье. Театрын баярын мэнд. Тэгээд би өнөөдрийн тайзан дээрээс бас нэг хүнийг онцолж баярлаа гэж хэлмээр байна. Тэр бол яг одоо энд миний өдөөс хараа сууж байгаа миний багш Сугар. Баяр хүргэе. Баг урлаг баг дүр гэж байдаггүй. Их баг жүжигчин ч гэж бас байдаггүй. Хаан харц хоёр эрх ямбараа ядгаатай ч гэлээ хүн гэдгээрээ ганцхан үнэнг тойрдог. Үүний нэгэн адилаар гол дүрээсээ илүү үзэгчдийн сэтгэл зүрхэн шингэсэн туслах дүр гэж байдаг юм а. Үүний нууцн гагцхүү тухайн жүжигчний авиас чадвар гэж хэлж болох юм. Ингээд эрхэмсэг адагтай эрхэм ноёдоо драмын жүжигийн шилдэг эмэгтэй туслах дүрийг тодруулах эрхэм мөч ойрлоо. Бүгдээрээ бид эцэнд анхаарал хандуулцгаая. Шилдэг эмэгтэй туслах дүр.
Гамлет жүжигийн Гертруда хатны дүрээр жүжигчин уран чимэг. Гамлет жүжигийн Офелиагийн дүрээр жүжигчин хан чимэг. Эсрэг дурлал жүжигийн Шивгчний дүрээр жүжигчин Баясгалан. Эсрэг дурлал жүжигийн Шивгчний дүрээр жүжигчин Оюундай. Драмын урлагийн эмэгтэй тус төрийн номинацийн ялагчийг тодруулж өгнөх хэмээн Улсын хүүхэлдэйн театрын дарга наадмыг хамтран зохион байгуулж байгаа манай Улсын хүүхэлдэйн театрын дарга Болор цомын эзэн хатагтай хулан тайзнаа хүндэтгэн орж байна. За уг нь хангаа ажиглаад байхад гэгэм усаад эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүд өгөөд эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүд өгөөд исэн шүү дээ. Тэгээд за яг би ч муухай эр хүнээс дээр хүн л дээ. За би одоо юу гаргадах юм? Ягаад гэвэл энд өгч байгаа энэ дөрвөн сайхан хатагтай маань бас энэ яруу найраг урлагийг би тэгж боддог. Эр хүний сэтгэлийг, эр хүний эм сэтгэлийг илэрхийлэх гэж урлаг байдаг. Эм хүний эр сэтгэлийг илэрхийлэх гэж бас урлаг байдаг. Ингээд энэ дөрвөн сайхан бүсгүйгээс маань драмын жүжигийн төрлийн шилдэг эмэгтэй туслах дүр эсрэг дурлал жүжигийн Шивгчний дүрээр жүжигчин Оюундай. Эсрэг дурлал жүжигийн Шивгчний дүрээр Монгол улсын гавьяа жүжигчин Оюундай. Гэгэм усаараа драмын урлагийн шилдэг шалруулах одоо улсын наадмын маань драмын жүжигийн төрлийн шилдэг эмэгтэй тус дүрийн эзэн Монгол улсын гавьяа жүжигчин Оюундайд бүгдээрээ алгадсан баяр хүргэцгээе. Баярлалаа. Энэ ариун сүмд хүрэлцэж ирсэн ариун бурхтуудынхаа өмнө туслах дүрийн шилдэг эмэгтэй дүрийн шагналыг авч агаад баярлж байна. Сэтгэл их догдолж байна. Тэгээд бас энэ мундаг энэ эмэгтэйгээс эрэгтэй хүнийг орлож чадах эмэгтэй хүн гэсэн шүү. Ийм мундаг эмэгтэйгээс авч агаад бас баярлж байна. Тэгээд энэ жүжигт итгэж надад энэ дүрийг өгсөн найруулагч найдан дурж найруулагчтай баярлалаа. Мөн хамтарч тоглосон хамт олондоо баярлалаа. Бас тэрнээс гадна надтай хамт өрсөлдсөн туслах дүрд нэрэн дэвшигдсэн эмэгтэйчүүд маань бүгдээр гайхамшигтай хүчирхэг жүжигчд байсан шүү. Өрсөлдөгч нар байсан шүү. Баяр хүргэе та нартаа. Баярлалаа. Баярлалаа гэгэм усаагийн ёслолын эндэр дээрээс та бүхэндээ эхнэр дэвшиж уран бүтээлээр өрсөлдсөн андуудаа уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн мэдчилгээр манай За баяр хүргэе. Энэгүй сайн гайхалтай цомын эзэн болж шатлаа. За яг юу гэдэг дүрээр ямар цом авчваа? За Францын зохиолч Эрик Эммануэль Шмидтийн Хоёр ертөнцийн буудал гэдэг орчин үеийн сонгодог жүжигийн ерөнхийлөгчийн дүрээр энэ цомыг авлаа. За тэгэхээр минутаас арж ахтаас энх хоёр маань бас тийм ээ анх удаагаас гэгэм уусаа надад нэр дэвшиж байгаа гэсэн тийм. Тэрнээс анхны удаа нэр дэвшээд анхныхаа энэхүү гайхалтай цомыг авсандаас маш их баяртай байдаг гэж бодож тийм. Бус өрсөлдөгчнөрдөө хандаад бас тийм ээ нийт уран бүтээлчтэй хандаад юу гэж хэлмээр байна.
За одоо миний айхтар өрсөлдөн ч гэж юу байх вэ? Гэхдээ ер нь одоо том одоо театрын том алдартнуудтай цуг нэр дэвшлээ. Тэгээд одоо энэ шагналыг авсан шүүгчд мэдээж хэрэг өөрсдийнхөө оюун ухаанаар шүүсэн байх гэж бодож байна. Миний хувьд бол яг 10 жилийн өмнө би театрын дайсан дээр сонгодог жүжигийн шилдэг дүрийн уралдаанд орж тэргүүн бариг эзэлж ирсэн. За түүнээс хойш тайзан дээр гараагүй байжгаад дахиад 10 жилийн дараа тайзан дээр анх удаа гарч ирээд бас энэ цомыг авсандаа маш их баяртай байна. Тайзан дээр 2 гарлаа 2 цом авлаа гэдэг л. Тэгэхээр бас тийм ээ та хамтлагийг болон та мөн ч өөрт ч юм бас уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг бас нийт үзэгчдийн өмнөөс хүсэн яриж байна. За маш их баярлалаа. ТV Cocktail зөвхөн ТV биш бас тайзан дээр байж болдгийм байна. За тэгэлээ дээрээ бас харуулж чадлаа шүү дээ тийм ээ. За амжилт хүсье. За сайн баяраа сайн тэмдэглээрэй. За. Мөнгөшөө Урдын жаргал гэдэг нь өнөд байдгоо Харин гигэн сэтгэлийг хайгаад байхад цударна Гамгас онцгой арн шингэ мэдэрч зэдэмэгсэн Нартод хоёр хүн байдаг болохоо Иржмэнлэх буцаж төгсөх тавилантай шүү Хоёр хүн байдаг жамаас зүхтэх гээд яах вэ Үнэн сүгдэж сайхан ойрхон явъя Бусдын зовлон гэж шаргалд бүү болгоор Захгүй ходын мөрөдөн шунж юмн яамэ Зая тэрдэн хоёрыг имгэртэж амьдрахсан Нартад хоёр хүмүүнэн байдаг болохоо Ирж мэдлэх боцоод төгсөх тавилантай шүү Чамаас зовлох гээд яах вэ Үнэн зүгдэж сайхан ойрхон явъя шиг санаарай Хайрын заяа ивлвэл хүмүүн баяснаа Эцэг сайхан бүхнийг олох дэврэх байна Ирмгийн омгон авирыг багтаж тэмүүлсэн Нартад хоёр хүмүүнэн байдаг болохоо Ирж мэдлэх буцаж төгсөх тавилантай шүү Хоёр хүмүүнэн байдаг чамаас зүхтэх гээд яах вэ Үнэн зүгдэж сайхан ойрхон явъя Нартад хоёр хүмүүнэн байдаг болохоо Ирж мэдлэх буцаж төгсөх тавилантай шүү Хоёр хүмүүнэн байдаг чамаас зүхтэх гээд яах вэ Үнэн зүгдэж сайхан ойрхон явъя Ба-ба-ра-ра-ба-ба-ра Ба-ба-ра-ра-ба-ба-ра Ба-ба-ра-ра-ба-ба-ра
өнгөрсөн хоёрын ээлжлэн яригнэ. Өгөөмөр өнгөлөг жайг нь эрхэм байдаг. Цайлган цагаан бодлыг дэвчэн дүүрэж жаргая. Цаатайч наатайч амьдралыг эвж дэлгэрхсэн. Нартад хоёрхан үнэн байдаг болохоор ирж мэндэх буцаж төгсөх тавилантай шүү. Хоёрхан үнэн байдаг чамаас зүхтэх гээд яах вэ? Үнэн бисүдэж сайхан бархан явидаа. Үеийн үед зохиолчд, уран бүтээлчд, яруу найрагчид хайр дурлалын сэдвийг хөндөж, өгүүлэг, зохиол, жүжгүүдийг бичдэг. Тэгээ энэ хайр дурлалын тухай зүйлтэй хамгийн анхны гэрэл Генжин Тойс романаас сэтгэлэн бүтээсэн эсрэг дурлал жүжигийн 1-р шившний дүрээр та шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналыг хүртлээ. Баяр хүргэе. За баярлалаа. Тэгээ үнэхээр энэ бол гайхамшигтай зохиол. Энэ бол одоо яг тухайн бид нар судалгаа хийгээд явж байгаад бол энэ хамгийн анхны зохиол гарах хамгийн анхных гэж Японууд ярьдсан байлээ. Бүгдээрээ ер нь андахгүй мэддэг. Тэр ч утгаараа энэ жүжиг нь бол ерөөсө хайр дурлал буюу төрийн тухай энэ дээр бид нар харуулъя гэж бодсон. Тэгээ энэ талаараа ер нь бол хайр дурлал гэдэг бол мөнхийн байдаг тийм ээ. Тэр хайр дурлалын үнэнч сэтгэлийн тухай үзүүлэх гэсэн. Тэгээ энэ үнэн сэтгэл гэдэг бол олон янз байдаг л да. Хайр дурлал одоо тэр эзэндээ ээжтэй аавтаа гэл тэрнтэй адилхан миний бол энэ эзнийхээ төлөө үнэнч байгаа ийм хайр дурлалын тухай үзүүлсэн жүжиг дүр байгаамаа. Тийм. Усан драмын эрдмийн театр түүхэнд анх удаа Японы энэ жүжигийг бас үзэж түмэндээ хүргэж байгаа нь бас нэг онцлог. Япон бүсгийн дүрийг гаргадаг өөрөө бас их хүч авьяасыг шаардах болов. Тийм ээ, судалгаа бол аягүй хийсэн. Яг нээлтийн үеэр үзэж одоо Японы элчин сайдынхаа Японууд ирж үзчихсэн. Тэгээд тэднээс ярьжсэн тайзанд гарч нэг Япон хүн жижигхэн хүн урж ирээд чамд баяр хүргэж хийстэ гайхалтай яг Япон бидний ерөөс ингэж харахад чамайг андуурхаар байлаа. Их сайхан дүр байна. Бидний мөн чанарыг энэ дунд дүр дээр шингээж гаргаж чадсан их баярлалаа гэж хэлжсэн. Тэгэхэд бол тэр үг бол аягүй сэтгэл хөөрөжсэн л да. Их гоё байсан. Яагаад яг тэр улсын тэр нутгийн хүнээсэндээ ийм гоё үг сонсож авсандаа бол үнэхээр их бахарч баярлж ирсэн. Тэгээд бас надад итгэж энэ дүрийг өгсөн найруулагч, найдан дарж найруулагчтай баярлалаа. Мөн хамт тоглосон нийт манай багийнхандаа, энэ жүжигийнхаа багийнхандаа бас бид бүгдийн хүч, бид бүгдийн одоо хөдөлмөр энэ донд бас явж байгаа шүү гэж хэлээ да. Баярлалаа. Дараа жилийн муу цагийн эзэн болоорой. Баярлалаа. Ерөөс Батар шголтгоо. Эсбэнтлээс гэгээн музаа 10 олон улсын наадмыг үзэж та бүхэндээ шууд дамжуулан хүргэсээр байна. Хөгжмийн зохиолч. Гамлет жүжигээр хөгжмийн зохиолч Сансар Гэрэлтэх. Эсрэг дурлал жүжигээр хөгжмийн зохиолч Төвшин сайхан. Хоёр ертөнцийн буудлын жүжигээр хөгжмийн зохиолч Онон. За ингээд уг номинацид нэр дэвшсэн эрхэмүүдээс хинэн шилдэг болсныг тодруулж та бүхэндээ зардаж өгнө хэмээн Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч, хөгжим судлаач ноён Сэр Од таныг бид ёслон тэтгэлийн хомроо урин замж байна. Гэгээн музаа 10 наадмын шүүгчээр ажилласан Монгол Улсын урлагийн зүтгэлтэн хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Сэр Од. За юуны өмнө та бүхэнд олон улсын театрын баярын мэндийг чин сэтгэлээсээ илэрхийлж байгааг нь хүлээж авна. Драмын жүжигийн төрлийн шилдэг хөгжмийн зохиолч
Гамлет жүжигийн хөгжмийн зохиолч Сангад оржийн сансраг нэлтэх. Баяр хүргэе. Дараагийн цэцэрлэгийн шилдэг хөгжмийн зохиолч сансраг нэлтэх. Гамлет жүжигийн мэдээлэл. Уран бүтээлчтэй халуун алгадашилтаа уран бүтээлийн андаас харимгүй харилцаа энэ өдрийн баярын өдөр. За энэ өрөө мэндийг дэвшүүлээ нөгөө эрэгтэй хүнд нэмэгтэй өгнө гэж зүгүү болсон юм шиг байна. Тэгээд би одоо анх удаа энэ драмын тайзан дээр ийм шагнал авч байгаа маш их баярлж байна. Тэгэхээр миний нэг итгэдэг юм байдаг юм аа. Урлаг бол үнэн л байх бах. Тэгэхээр би урлагийг зүүдтэй харьцуулдаг юм. Хүн зүүдлэхдээ би ийм зүүдлэе гэж унтдаггүйтэй адил яг тийм л үнэн байгаасаа гэж боддог юм аа. Тэгэхээр урлаг дандаа л үнэн байх болтугай гэж би хүсье. Баярлалаа. Олон улсын наадам үзэгч та бүхэндээ үргэлжлэн шууд хүрч байна. Тэгээ өнөөдөр шилдэг хөгжмийн зохиолч шагналын эзнэр тодорлоо танд баяр хүргэе. За баярлалаа. Ийм сайхан нэр үнэтэй шагналыг авч байгаад баярлж байна. Эндээ бол би бол одоо миний аав, ээжийн сайхан хүмүүжил тэр хоёрын хүсэл мөрөөдөл биелж байгаа байхаа гэж бодож байна. Тэр хоёртаа маш баярлж байна. Театр урлаг хөгжимгүйгээр төсөөлхийн аргагүй хөгжим гэдгийг та өөрийнхөө нэг үгээр илэрхийлбэл хөгжимгүй бол ерөөсөө амьдрал буруу л байх байсан. Тэгэхээр хөгжим байж хүний амьдрал зөв болдог. Баярлалаа, танд амжилт хүсье. Үзэгч та бүхэн үргэлжлүүлэн яслын үйл ажиллагааг хүлээн авч үзнэ үү? Шилдэг тайзны зураач. Гамлет эсрэг дурлал жүжгүүдээр зураач Ганхуйг. Таман дурлал жүжгээр зураач Одон цэцэг. Хоёр ертөнцийн буудал жүжгээр зураач Баяр Магна. Хадагтай наран шимэг. Энэ сайхан өдрийн мэндийг та бүхэнд хүргье. Ингээд Монголын нийт драмын урлагийн уран бүтээлчтэй ажлын өндөр амжилт, уран бүтээлийн гялтсан өндөр амжилтыг хүсэн өрөөё. Драмын жүжигийн төрлийн шилдэг тайзны зураач, эсрэг дурлал жүжгээр зураач Ганхуйг. Гэгэм муцаар наадмын тайзны шилдэг зураачаар эсрэг дурлал жүжигийн ерөнхий зураач. Улсын драмын театрын ерөнхий зураач Монгол улсын соёлын хүний ажилтан Ганхуйг. Баяр хүргэе эсрэг дурлал жүжигийн тайзны шилдэг зураачийн намнаас эзэн боллоо. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн энэ өрөө мэндийг хүргэе. Энэхүү эсрэг дурлал жүжиг өөрөө маш өвөрмөс өв соёлтой Японы алдарт одоо романс төлөв бүтээсэн жүжигээ тайзны хувьд шийдэл гаргахад ямар хүнд хэцүү байв? Тэг яг энэ жүжиг маань өөрөө хайр дурлал хүний сэтгэлийн дотоод ертөнцийг харуулсан юм жүжиг. Тэгээд
энэ жүжигийн одоо тайзны онцлог гэвэл хүний энэ дотор байдаг сэтгэлийн зургалыг л бий болгох гэж юмсан. Тэгээ энэ жүжиг маань одоо Гэгэ мууза шагналыг надад өглөө. Дараа жил Гэгэ мууза наадмын бас муузаг эзэн болох болтгоо бас Гамлет жүжигийн тайзны зураачаар тааж намнаас дээр өсөлдөж байгаа тийм ээ. Тэг Гамлет эсрэг дурлага 2 жүжигээр би бас энэ номинацид нэр дэвшсэн. Тэгээд одоо шүүгчдийн бас нэг онцлог байгаа. Энэ юу гэхлээрээс одоо Оросын холбооны улсын бас Молдавын 2 шүүгч байгаа тийм ээ. Эдгээр маань бол театрын урлагийн олон улсын түвшинд мэрэгжлийн талаас нь илүү хөшүүсэн байгаа л гэж би бодож байна. Тэгээ ямар ч байсан эсрэг дурлж үжгээрээ Гэгэ мууза авлаа. Цаашдаа уран бүтээлтэй өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөө. За баярлалаа та бүхэн. Үзэгчдээ драмын урлагийн шилдэгүүд тодорсоор байна. Үзэгч та бүхэн ёслол үйл ажиллагааг хүлээн авч үзнэ үү? Урлагдаг хамгийн сонирхолтой юм бол уран бүтээлч хувь хүн. Хэрэг тэр итгээд содон бол би түүний мянган алдааг өршөөхөд бэлэн байна. Somerset Maugham. Туслах дүр гэдэг бол мэдээж амьдрал явж байгаа юм чинь тэрэн дунд зохиолчийн одоо голлох хоройлууд явахын хажуугаар туслах дүрүүд бол тэнд бол орж ирдэг. Энэ бол олон үүрэгтэй байдаг. Зүгээр хамгийн чухал нь юу байдаг гэвэл энэ туслах дүрийг бүтээнэ гэдэг бол жүжигчин хүнээс илүү их хөдөлмөр шаарддаг. Өөрөөр хэлбэл туслах дүрийг дүр болгож гаргаж ирнэ гэдэг бол жүжигчин хүний авьяасын бас нэг том шалгуур байдаг юм аа. Одоохондоо Гамлет гэж жүжиг бол одоо Гамлетийн дүрийг бол дэлхийн нийтээр мэднэ. Гэтэл тэнд байгаа бусад дүрүүдийг тийм ээ хүн төрлөختөн жүжигчид яаж бүтээх бол гэдэг бол бас ихаад одоо мэргэжлийн нэгт нөхдүүд бидний үзэгчдийн сонирхолтой бол байдаг. Тэгэхээр зэрэг манай театрт бол өөрөө туслах дүрүүдийг бол гайхамшигтай бүтээдэг тийм одоо уран бүтээлчдийн бол уламжлалтай ийм театр. Тэр уламжлалч гэсэн манай энэ цагийн уран бүтээлчд маань жүжигчд маань бас алдахгүй өндөр авч яваа. Тийм ч учраас энэ туслах эрхтэй эмэгтэй дүрийн номинац гэдэг бол уран бүтээлчийн их том одоо хөдөлмөрийн шалгуур үзүүлэлт гэж ингэж ойлгож болох юм байна. Баярлалаа та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Сайн бацхан уу. Би нэгэнтээ соёл урлагийн сургуулийг 2006 онд өгсөө соёлын авцлагуудтай гүр озрохоос асууж ирсэн. Энэ мууза гэдэг тэмцээн зохион байгуулагдаад их гүрэн хайн ямар учиртай юм бэ? Мууза гэж юу гэсэн үг юм бэ гэсэн чинь надад тэр үед гэж хэлжсэн. Монгол улсын зайлшгүй авьяастай гэсэн үг шүү дээ минийхөө гэж хэлсэн. Тэгсэн шал өөр өнцгөр тайлбарласан байлээ. Өнөөдөр бол энэ ариун сум театр гэдэг өнөөдөр бид нар ариун сум гэдэг өсөж байгаа бол өнөөдөр энэ тахивд маш олон бурхдууд цугласан байна. Миний 100 гартлын лоожинд өнөөдөр олон сайхан шавнар, олон сайхан үзэгчдэрээр хүрээлүүлэн байж энгэрөөд мацуулан суугаа. Энэ хамгаалан аашиг Монгол улсын ардын жүжигч Хөлбөрийн Баатар ган төмөр бурхандаа мөргөё. Тэгээ энэ олон бурхтууд байгаа. Янжил ам бурхан гэдэг байгаа. Гэгэ мууза гэдэг бурхан байна. Аль нь яг сүшилж мөрөхөө сайн мэдэхгүй л төөрөөл яваад байна. Тэг ямар ч байсан энд байгаа бүх бурхдуудаа энэ өдрийн мэндийг хүргэж мөргөё. Баян намсраа болсон баян намсраа бурхан шиг үзэгчтэй мөргөё. Энэ 5 дугаар ирээдүйн суугаа ногоон дэлтэй ногоон дэрэг шиг бурхан шиг суугаа театрын дарга ариун бурхандаа цэрэн самбуу даргадаа мөргөё.
хажууд суугаад цагаан дээрийг сууг авчтай мөргөё. Үзэгч биднийг дандаа сайхан халуун дулуураа өөр амьсгалаар бүрдүүл энэ зэрэлтийг дүүрэн байлгадаг баян намсраа бурхтаа мөргөё. Удаан ямсар мигмэр наахта мөргөё. Ингээд за өнөөдрийг мөргөөд өвд үүр цайт мөрг байгаа. Шууд ингээд бичлэгийг өргөцгөөе. Шинэхэн нэр дэвшсэн дамхай нартай мөргөё. За ингээд манай тэрчний шоу драмын дуулсан алдарл Лүби амтгийн Позови миний дуулууд манай шинэ уран бүтээлийн маань бас cover-ыг та бүхэн үрсэн байгаа. Ингээд энэ дуугаа та бүхэндээ өргөе. Нэр дэвшсэн бүх уран бүтээлчдийн өдрийн мэндийг өргөе. Амжилтсэ. Энэ яасан бэ? Өшөө чанга. Нэрийг минь зөөлөн шимэн дуудаач намайг Олгийн хүрээд мусаар ундаалаач намайг Олонгүй атлаад тэнэгхэн зүрх минь От сонсох болов шимнэх тэр үсий Ахяд нойр минь хулчиж харанхуй өгтөн Гэрэлтэх цонхыг минь бүрэнхий нүмрэн Малин ханхалсан бот мөчрөөр ундалж Их орон минь чи намайг дуудна Нар жаргах цагаан чи намайг дуудаач Уйтгаргууны минь намайг чи санаач Чи намайг дуудаач Нар жаргах цагаан чи намайг дуудаач Уйтгаргууны минь намайг чи санаач Чи намайг дуудаач Уулзан өчрөх мөч нэгэнд ирхвэл бизээ Уршигт хагцлынд хитрхи удч Хөгсөрн хотын цаг ушурхан моржээ Зөвхөрч үлийг ихэр мөлгөс гардаггүй Жингэнэ хонх эсвэл алсголын зураяу Сэрвэс хиндэрэг дүүрэн өнгөрч одоо Хүний хүлт тахлагдан зам минь бүдгэрчээ Цаг хугацааны тоосон үзэгдэхээ болжээ Нар жаргах цагаан чи намайг дуудаач Уйтгаргууны минь намайг чи санаач Чи намайг дуудаач Нар жаргах цагаан чи намайг дуудаач Уйтгаргууны минь намайг чи санаач Чи намайг дуудаач Нар жаргах цагаан Нар жаргах цагаан чи намайг дуудаач Уйтгаргууны минь намайг чи санаач Чи намайг дуудаач Позови меня Позови меня, грустный чар моя, позови меня. Баярлалаа та бүхэнд. Нэр дэвшигчтэй амжилттай. Цаг мөч хормормор урагшлал тутам уран бүтээлчдийн маань дагуулга мөч олон нэгдсээр байна. Одоо заримдаа зарим зүйлийг тайлбарлах нь илүү зүс байдаг. Харин энэ одоо хамгийн сэтгэл оглуулсан мөч бол олон улсын наадмын маань драмын жүжигийн шилдэг эмэгтэй гол дүрийн алдартан тодорхой цаг мөч ойртсон байна. Дэрэгсний анхаарлаа хандуулж энэ хүн нэр хүнтэй номинацид хийхэн нэр дэвшсэнийг хамтдаа болгооцгоё. Шилдэг эмэгтэй гол дүр. Эсрэг дурлал жүжигийн Бүжи Сүбо хатны дүрээр жүжигчин ганц цэцэг. Камын дурлал жүжигийн Аббигийн дүрээр жүжигчин Жиж Жагам.
Хоёр ертөнцийн буудлын жүжигийн өсвийн дүрээр жүжигчин Цэндаюш. Анхны дэлхийн аварга Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяа Тамирчин Хашбаатарын Цагаан Баатар данийг урьж байна. Ингийн мусарам наадмын драмын жүжигчийн төрлийн эмэгтэй гол дүрийн номинацийн ялагчийг зарлах гэж байна. Сайн байцгаана уу? Энэ дахимд хорон зугаасан эрхэм цагийн оюут хадагта 90 зуун нэмэс оруулсан энэ цагийн тэнгэрлэг уран бүтээлч та бүхнийхээ энэ өрön түмэн ямар амдан айлхан мэдчихлээ. Хүн төрөлхтний хөгжил туйлдаа хөлдсөн гэж би боддог. Яагаад гэвэл Монгол хүн олимпиад ургуулж байна. Монгол хүн сансарт нисч байна. Монголын газар шорооноос алт эрдэнэс гарч байна. Тийм болохоор бид бүхний сэтгэлийг хөглж, итгэлийн гавыг бадраж явдаг зүйл бол драмын урлаг байдаг. Та бүхэн Монголын ард түмний амьд бурхад юм шүү гэж хэлмээр байна. Энэ хүн сайхан ариун гигэн дариухын сүмэн тайснаа эмэгтэй гол дүрийн шагналыг 3 удаага гардуулах болсондоо туйлын баяртай байна. Драмын урлагийн жүжигийн төрлийн эмэгтэй гол дүр. Зөвхөн нөлөө Монголын тэнгэр тэмүүлсэн бичээс зориг нь хөвчөрсөн ирсэн эр багтал болж ган шиг залуу насныхаа бадрамгүй бүхнийг гацаагүй Монголын урлагт зориулж яваа жүжигчин Цэндаюш. жүжигчин Цэндаюш. Ингийн мусарам наадмын драмын жүжигчийн төрлийн шилдэг эмэгтэй гол дүр номинацийн эзэн жүжигчин Цэндаюш. Үнэхээр сайхан байд юм байна. Хүмүүс энэ дээр гарч ирээд бүгдээр л гэдгийгсэн би бас яг тэгжээ. Тэгээд энэ жүжигийг тавих боломжийг олгосон энэхүү сайхан жүжигийн зохиолыг бидэнд өгсөн, биднийг энэ жүжигийг маш гоё уран бүтээл болгоно гэж найдсан ангийн багш Алтан цэцэг буюу Аяа багштаа маш их баярлалаа. Тэгээд энэхүү жүжигт хамт оролцсон, бидний уран бүтээлийг дэмжиж оролцсон, гаднаас урилгаар өргөдөж тоглосон Очрогч, Амбиах, Навчаагч, Түшгээ гэд маш олон хүмүүс бидний уран бүтээлд оролцсон. Тэр хүмүүстээ бүгдэнд нь сайхан уран бүтээл хийж чадна гэж харж чадаж бүгдээрээ итгэж бидэнд ТV коктейл хамтлагийнханд итгэж бидэнтэй хамтран ажилласан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ яг одоо телевизээ үзэн суугаа ангийнхандаа болон миний хайртай ээж аав маань зурагтаар үзэж байгаа. Тэгээд та нартай бүгдэнд нь хайртай шүү охин гэж хэлье. Сандраад байд юм байна энд гарч ирэхэд. За тэгээд та бүхэнд театрын баярын мэнд өргөе уучлаарай. Хожимдож өргөж байгаа. Тэгээд Сингээ багштаа, Аяа багштаа, Ого багштаа, Нямгава найруулагчдаа намайг энэ мэргэжлийг эзэмшихэд бүх хичээл зааж исэн бүх багш нартаа бүгдэнд нь хайртай шүү. Тэгээд ТV коктейлийг үргэлж дэмжиж үнэнч үзэгч та бүхэндээ хайртай шүү. ТV коктейлийнхэн хамтлагийнхандаа бас баяр хүргэе. Өөсгөө тоомо их баяртай хайртай шүү. Баярлалаа. Харин одоо бүгдээрээ одогтаацтай бүс мөчшүүлчгээ бас тайзыг чимж аваа. Эрэмгийн тэнгэрлэг эрчшүүд драмын жүжигчийн төрлийн эрэгтэй гол дүрийн номинац авсан эрхэмүүдтэй хамтдаа танилцгаая. Шилдэг эрэгтэй гол дүр. Гамлет жүжигийн Гамлетийн дүрээр жүжигчин Болдэр. Эсрэг дурлал жүжигийн Генжийн дүрээр жүжигчин Танер.
Хамын дурлал жүжигийн эпний дүрээр жүжигчин Минжу. Хоёр ертөнцийн буудал жүжигийн шидэтний дүрээр жүжигчин Батуй. Ирхэм та бүхнийхээ өмнө Монгол улсын их хурлын гишүүн, их хурлын байнгын хорон дарга хадагтай Бурмаа таныг тайзнаа хүндэтгэн өрж байна. Энэ гэгээ муза наадмыг үндэсний хэмжээнээс олон улсын түвшинд болтлоо үүсгэн санаачилж зохион байгуулж дэмжиж ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлж гүн хүндэтгэл үзүүлж байна. За драмын жүжигийн төрлийн шилдэг эрхтэй гол дүр Гамлет жүжигний Гамлетийн дүрээр жүжигчин бол Уильям Шекспирийн Гамлет жүжигийн Гамлетийн дүрээр драмын жүжигийн төрлийн шилдэг эрхтэй гол дүрийн номинацийн ялагчаар Монгол улсын солилцооны ажлын жүжигчин Бол Эрдэнэ ихүү тодорлоо. Уран бүтээлийн андаа эрхэм мэдээлэл бүхнийхээ өмнө сүрэтсэн ирсэн уран бүтээлчдийн өмнө хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөөе. Тэгээд юуны өмнө та бүхэндээ олон улсын театрын өдрийн халуун мэндийг чин сэтгэлээсээ зүрхнээсээ хүргэж байгааг хүлээн авна уу. Бас үзэгчтэй театрыг чин сэтгэлээсээ хайрладаг үзэгчтэй бас энэ баярын өдрийн мэндийг хүргэх нь зүйтэй байхаа гэж бодож байна. Тэгээд сэтгэл маш их өндөр байна. Хамгийн гол нь юу вэ гэхээр Хамлетийн дүр тогтно гэдэг өөрөө маш том хувь заяа гэж би бол өөрөө ойлгож байгаа. Тэгэхээр энэ хувь тавиланг надад олгосон драмын театрын ерөнхий найруулагч Наранбаатар анддаа, найздаа чин сэтгэлээсээ бас баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байхаа гэж бодож байна. Нэгдүгээрт нь. Тэгээд бас миний аав тэнд сууж байна. Аавда, багштаа. Миний багш шүү дээ. Тэгээд бас аав минь танд хайртай шүү. Маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бас ээжтэй бас хайртай шүү. Та хоёр дахь Хамлетийг төрүүлсэн байх шүү. Ээж танд хайртай шүү. Тэгээд бас энд бас нэгэн хүнийг дуусгах нь зүйтэй байх гэж бодож байна. Одоо бас 33 жилийн өмнө Монгол улс хамгийн анх удаа Гамлет хэмээх гайхалтай жүжигийг тоглоход энэ дүрд тоглосон Монгол улсын домог болсон ардын жүжигчин Лойлын Жамсран гэж гайхалтай жүжигчин хамгийн анхны Гамлетыг энэхүү тайзнаа алтан тайзнаа амьлуулж ирсэн байна. Энийг бас дурсах нь зүйтэй байх гэж бодож байна. Тэр хүн одоо тэнд байгаа шигсэн харж байгаа хаа. Тэгээд театрынхаа нийт хамт олондоо маш их баярлалаа. Хамтарч уран бүтээл хийсэн бүх жүжигчтэй Гамлет жүжигийн нийт хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бас гэгээ муусаа наадам маань үүнд ингээд хүрээгээд хэлж байна. Олон улсын хэмжээнд очиж байна. Энэ бол бас гайхалтай хэрэг юм. Тэгээд эцэст нь нэг үг хэлэхэд оршихуу эс оршихуу. Учир энд л байна гэж гайхалтай үг байдаг. Бид нар оршихолноо. Монголын театр үүр дүмөнх оршихолно. Баярлалаа наадам. Маш баярлалаа. Баяр хүргэе. Гэгээ муза наадам бий болсон тэр үеэс л Монголын театрын хөгжил энэ урлагийн судлагдхуун эрдмийн химээсэн энийг тодтголыг улам бүр цогцлааснараа гайхамшигтай юм а. Үгээр үнэлж болохгүй үнэн зүйл бол уран бүтээлчдэд ямар их урам зориг эрч хүч баяр баясгалан авчирдгийг өгүүлж баршгүй юм а. Тэр жирийнхээ шилдэг жүжигчин химээх юутай багталтай, юутай хүндэлтэй болдог гэдгийг та бүхэн энэ тайзнаас сайн мэдэрлээ. Энийг бид нэгэн жил хүлээж, нэгэн жил бас гэдээс чадан хүлээн догдол суудаг. Харин одоо яг энэ цаг мөчид театрын хамбатангууд гэж нэрлэгдэг хамгийн хүндтэй хүмүүс уран бүтээлчдийн онгодыг үргэж ирж яадаг театрын шилдэг найруулагчдаа өргөмжлөх цаг хоригдсан ирлээ. Энэ бол сэтгэл догдлом гайхан мөч зөчтөө. Энэ бол сойрхол хүндлэлийн дээд илэрхийлэл тийм ээ. Эрхэмсэг атагтай эрхэм ноёдоо гэгээ муза 10 наадмын драмын жүжигийн шилдэг найруулагч номинацид нэр дэвшсэн уран бүтээлчтэйгээ танилцъя.
шилдэг жүжигийн найруулагч. Гамлет жүжигээр найруулагч Наранбаатар. Эсрэг дурлал жүжигээр найруулагч Найдандорж. Хамын дурлал жүжигээр найруулагч Төвшин. Хоёр ертөнцийн буудал жүжигээр найруулагч Сэнгдорж. Эрхэм хөдөлчлөөс бүр тодруулж хэлэх юм бол эдгээр эрхэм найруулагчдаас шилдгийн тодруулж өгнөх хэмээн наадмын шүүгч, Оросын холбооны улсын Золотой маск наадмын эксперт шүүгч, Оросын холбооны улсын урлагийн гавьсгалдан театр судлаач, шүүмжлэгч хадагтай Татьяна Тихоновец саныг тайлснаг хүндэтгэн өрж байна. Найдандорж. Улсын дарааны эрдэнэ театрын бүлэгт эсрэг дурлал жүжигчийн ерөнхий найруулагч Найдандорж. Гэгээн муса 10 наадмын дарааны жүжигчийн шилдэг найруулагч. Их баяртай байна. Энэ эрхэм шагнал миний гэр бүлийн хооморт миний өр удамд их олуулаа байх тийм хувь заяаг Бурхан надад илгээсэнд их баярлалаа. Энэ шагналыг авах тоолондоо сэтгэл хөдлөдөг, авах тоолондоо омогшдог, тэгээд их тусмаа улам даруй болдог. Намайг ингэж хүмүүжүүлж, ингэж хурцалдаг ийм шагналыг би гартаа барай зогсож байна. Та бүхэнд олон улсын театрын баярын мэндийг хүргэе. Мэдээж өнөөдөр бол 15-ны сар шиг Монголын театрын урлагийн зүтгэлтнүүд энэ танхимыг, үзэгч түмнийг, уран бүтээлчдийг хөглсөн, гэрэлтүүлсэн ийм сайхан бэлэг дэмбэрэлтэй өдөр байна. Академик гишүүдэд их баярлалаа. Эрхэм шүүгч нартаа их баярлалаа. Театрын урлаг бол хамт олонны бүтээл байдаг. Багийн ажиллагаа байдаг. Энэ жүжиг маш урт түүхийг даван туулж ээж үзэгч түмэндээ хүрсэн түүхтэй. Миний мэдхээр улсын дарааны эрдмийн театрт энэ жүжиг шиг ингэж удаан ажиллагдсан жүжиг сүүлийн 10 жилд байгаагүй байх гэж би ингэж бодож байна. Бид нар энийг хагас жил ирээдүйд ажилласан. Учир юу гэхээр зэрэг уран бүтээлийг хийхэд, ялангуяа театрын уран бүтээлийг хийхэд зохиол байгаад, жүжигчин байгаад, найруулагч байгаад, тайз байгаад цаана мөнгө гэж нэг гайхамшигтай 21-р зуунд зах зээлийн энэ нийгэмд биднийг жолоодж байна. Энэ жүжигийн удаан бүтсэн түүх бол энэтэй л холбоотой. Тийм учраас энэ жүжигийг хийхийг санаачилсан Баатар цагт тахта энэ Арманыг орчуулсан Жаргал сайхан гойда энэ жүжигийг үзэгч түмэнд хүрэхэд дэмжлэг тусалцаа үзүүлсэн Улсын дарааны эрдмийн театрын захиргаанда энэ бүтээлийг жүжиг болгох гэж
сэтгэл зүрх бүх юмаа зориулж байсан бүх хүмүүсүүдэд баярлалснаа илэрхийлье. Энэ жүжиг өөрөө улсын драмын эрдмийн театр Монголын драмын урлагт нэгэн шинэ алхмыг хийсэн гэж ингэж боддог. Япончууд өөрснөө хийж амжаагүй тэр Японы ард түмний сор болсон одоо 1000 гаруй жилийн өмнө бичигдсэн дэлхийн хүндрэлтний анхны арман гэж хүлээн зөвшөөрдөг тэр бүтээлийг бид энэ олон хүмүүсийн сэтгэлээр энэ их олон урт цаг хугацааг туулж ээж тайсны бүтээл болгосон юм шүү. Энэ бүтээл дээр ажилласан манай хөгжмийн зохиолч, манай зураач, манай оройлын бүх жүжигчид, манай энэ театрын бүх хамт олон захиргаа бүгд сэтгэлээ зориулж үнэхээр урд чадварыг гаргаж ирсэн би хөгжмийн зохиолч Төвшин сайхандаа энэ бол бас чиний оролцоо, чиний маш хөв байгаа. Энэ жүжигээр би нүүр бардам өнөөдөр та бүхний өмнө ярихад энэ жүжиг дээр ажилласан жүжигчин болгон уран сайхны дүрийг гаргахын төлөө гаргаж хийж өнөөдөр энэ олон номинацууд өрсөлдөгч болж чадсан хүчтэй өрсөлдөгч болсон гэж би сэтгэл бардам та бүхнийхээ өмнө нүүр бардам хэлэх байна. За баяр хүргэе. За баярлалаа. Зам олон улсын театрын бас баярын мэндийг дахиж хүргье гэж. За баярлалаа. Чамчаас хүргье. За баярлалаа. За тэгэхээр бас маш одоо энэ голдрын жүжигчийн голдрын номинацс маш бус номинацаас илүү нэр хүнтэй гэж байт юм ба. Тэгээд бас энэ хүн шагналын эзэн бол шадлаа. Тэгээд сэтгэлээсээ хуваалцаач. Сэтгэл маш өндөр байна. Мэдээж. Тийм мэдээж 10 дахь удаагийн гигэ муза наадан болж байна. За миний хувьд энэ миний 4 дахь муза. Тэгээд хамгийн гол нь би Гамлет гэдэг гайхалтай дүрд тоглож авч байгаа учраас бахархалтай байна. Тэгээд хамтарч ажилласан нийт уран бүтээлчдтэй бүгдэнд нь хайртай шүү. Театруудын баярын төргий та бүхэндээ маш баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. Найруулагч Анддаа, Наранбаатартай намайг Гамлет гэж харж, намайг Гамлетаар хөвлүүлсэн, Гамлетийн ертөнцөөр аялуулсан Наранбаатар найздаа маш их баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. Тухайн үед Наранбаатар найруулагч маань тэгээд дүр сонголтын үед яг таныг Гамлет дээр сонгосон яг тэр акшн тухайн үед та юу гэж бодсон байна? Анхны сэтгэл мэдээж маш гоё санагдана. Гэхдээ маш их хариуцлага гэсэн үг тийм. Энэ дүр дээр нэг тийм яарах, ажиллах, яарах хэрэггүй байдаг юм байл л дээ. Одоо юу гэдэг тэрний энэ дүр дээр тоглохын тулд маш их туршлага хөрвүүлэх хэрэгтэй гэдэг ч юм уу. Энэ дүрийн тухай, энэ жүжигийн тухай асар их домог яриануд байдаг тийм. Тэр бүгдийг бодохоор зэрэг маш их айцтай, маш их хариуцлагатай хэрэг, маш их айц төрж исэн. Гэхдээ хажуугаар бас баярлалгүй яг мэдээж тийм л байлаа. За тэлгүй та бол мэдээж тайсны урлагт 2 дахь Гамлет бол төрж энэ хүү сайхан үзэгчтэй бас өөрсдөө тийм ээ дүрийг бас гаргаж шадлаа. Тэгээ танаас дахин давхар баяр хүргье. За баярлалаа. За ингэж таны тийм ээ өргөж Янжинлан бурхан өргөж эвэж байх бол тугай гэсэн ёроолыг дэвшүүлж байна. Баярлалаа. Та хүндээ ч гэсэн. За баяраа сагнаа нэмэлээрээ. За баярлалаа. Домог юуган сэрэнхэн дорны нарандо амьд муза хөглөөч уянгалаг хөгжмийг ариун гараараа хөглөөч айзен товын ертөнц рүүгээ муза Алтагори Онгод юуган анирдөнхөн онгон сарандо уярмо муза шинэч мөнхийн онгод химрийн сэтгэл ширтэч үнэн оршин арцараа муза
хурч бодож би цастай уудын өндөр шиг хүслийг чинь унагай Болиграх зүрх чи тагын шүин нууцаар цохлё тайзан сүндэ зам юмуса Тэлгэж хаурын амшиг тэнгэрийн цаанаас тэгрэж шигэн бүцилж гигэн муса Гэгэн хөгөн болгоё хурч бодож би цастай За бас олон улсын театрын баярын мэнд хүргэе. Баярлалаа. Танай телевизийг үзэж байгаа бүх хүмүүстээ театрын урлаг хайртай бүх хүмүүстээ театрын баярын мэнд хүргэе. За тийм үү би ингээд бас тайзан дээр яг шавьл авч байгаа чи харсан чи бас нэлээд сандарч байна. Тэгээд яг харин тийм. Тэгээд яг сандраад яг ямархан мэдрэмж төрж чинь. Тэгээд Араа түрүүн би зэрэгтэл сууж байхдаа хүмүүс ингээд гараад үг хэлэхээр ингээд цээж нь орлоод харна би бас инээжсэн аахгүй. Ингээд юм давхцсан гэдэг чинь энэ байна гэсэн чийсэн. Би сая өөрөө яг тийм боллоо. Би харин ямар сандал шагнал авахаа мэдсэн болоод одоо сайхан өг мөг бэлтдэг байж гэж аах уу тий. Тэг мэдээж ойлгомжтой. Тий. Ялангуяа нэг гэгэн мос энэхүү наадтай нэр дэвшиж байгаа. Дэвшээд би энэхүү шагналыг аваад юу хэлэх болоо гэсэн хүмүүс маань уран бүтээж маш их зөндөө байгаа. Тэгэхээр бид өөрөө ч бас тийм үгээ бэлдээд суужсан болоо гэж бодчих. Тэгэхээр юу гэж хэлэх байсан бэ? Сая тайзан дээрээс үгээ хэлж бас чадсангүй тийм ээ. Харин юу юм бэ? Айгүй олон юм давхцаад. За. Тэгээ энэ жүжигтэй жаахан холбоотой маш олон хүмүүс байгаа. Тийм болохоор тэр бүх хүмүүстээ баярлснаа илэрхийлье гэж бодсон ч тий айгүй олон юм давхцаад ингээд зэрэг болгонгод заримд нь бас илэрхийлж амжааг байх гэж бодож байна. Тэгээд тэгсэн бол уучлаарай. Тэгээд ер нь бол бидний энэ бүтээлийг хийх боломжийг олгосон багштай хамгийн түрүүнд зохиол авахгүй бол ямар ч уран бүтээл хийхгүй шүү дээ. Тийм болохоор биднийг залуу гэлтгүүгээр бидний голгүйгээр энэ сайхан зохиолыг өгсөн аяа авштай маш их баярлалаа. Тэгээд энэ жүжигийг одоо бий болгоход бүтээл болоход оролцсон бүх хүмүүс, найруулагч одоо хөгжмийн зохиолч бүх хүмүүстээ арын албанд ажилласан манай Масаукын тоглосон бүх оюутан дүүнертэй бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ үнэхээр сайхан байт юм байна. Би хүүхд залуучуудын театрын сургуулийг би төгссөн. Хүүхд залуучуудын театрын боловсон хүчин болно гэж мөрөөдөж олон гол дүр тайзан дээр нь тоглож ийн гэж мөрөөдөж тэгэж би оюутан байсан. Тэгээд тэрнээс хойш би театрт байхдаа маш олон хүмүүстэй одоо дашгүй ах, жаяах, тэ очир атгаа гэх мэтчлэн мундаг хүмүүстэй тайзан дээр тоглож байсан. Тэгээд өнөөдөр би хамтгийнхнаараа энэ сайхан бүтээлийг хийгээд тэгээ энэ хүү сайхан шагналын эзэд болоод зогсож байгаа. Үнэхээр их баяртай байна. Тэгээд биднийг үргэлж дэмжиж идэг тийм бүтэлийн үнэнч үзэгч, найз нөхөд биднийг бидэнтэй хамтран ажилладаг бүх байгууллагуудаа тэгээд хайртай ээж аавдаа гэр бүлийнхэнтэй эгч ах дүүнэр бүгдэнд нь баярлалаа илэрхийлье. За тэгээд юу ахаа нэгдэ гэгэн харцыг чинь харцаан болгоё гэгэн хөгийг чинь хөгөн болгоё хурч болгош би цастаа өндөр шиг
хүсэлийг чинь болгоо үлэгла зүрх чи тайлэг шүвийг нууцаар цохлё наадмын сүлд дуу инхүү Гигемуза 10 наадмын хамгийн оргил мөчийн өмнө иршгэлээ. Тийм ээ, эрхэм сагттай эрхэм ноёдоо эрхэм хүндэт зочдоо Гигемуза 10 наадмын дээд шагнад Гран-при алтан сумыг тодруулах гайхамшиг тагшин инхүү айлчлан ирлээ. Тийм ээ. 9 жилийн үр дүнд Гигемуза наадмын зохион байгуулагчдын уйггүй хөдөлмөрийн үр дүн өнөөдөр энэ наадам олон улсын түвшинд хүрж үнэхээр гайхалтай тун амжилттай болж өнгөрлөө. Танд бас баяр хүрхэн зүйтэй олоо. За баярлалаа. Таны анх бодож байсан шиг энэ наадам бас олон улсын түвшинд хүрч таны ботсон шиг үнэхээр бас болж чадсан уу өнөөдөр? Ямар ч байсан эхлэлээ хийсэн. Гэхдээ энэс илүү бид нар бас бодож байгаа, мөрөөдөж байгаа. Тэрэндээ ч хүрнэ гэж бодож байна. Юутаач байсан бид нар манай Гигемуза наадамд энэ жил 4 төрлөөр өрсөлдөгч нэр дэвшигчд маань өрсөлдөж байгаа бол нэг л төрөл дээр нь одоо гаднаас уран бүтээлчид ирж шүүгчдийн бүрэлдэхүүнд орсон бол дараагийн жилд 2 3 бүгдээрээ ер нь дөрвөлнгээр нь одоо өрсөлдөхийг үгүйсгэх аргагүй юм. Яагаад гэх юм бол энэ жилийн наадмаас харахад бидэнд тийм боломж байна. Хий бүтээ гэсэн халуун дулаан сэтгэл байна. Их ирч хүч байна. Хамгийн гол нь арын юм нь одоо бүх юмны ард айхтар юм байдаг шүү дээ тий. Тэн дээр гацчихгүй бол бидний дотор бол мөрөөдөж байгаа бодож сэтгэсэн маш олон зүйлүүд байна. Энэс гоё болно. Та өмнө нь яриа өгч явахдаа, ярилцлага өгч явахдаа олон улсын төвшөнд хүрсэн гэдэг маань дэлхийн тавцанд Монголын драмын урлагийг гаргах нэг үе таалга нэгдлээ гэж хэлсэн. Энэ үе таалга бас цааш цаашаа нэгдэх болов. Тэгэлгүй яг ер нь штэ би боддог уран бүтээлч хүн болоод ерөөсөө өсөж очиж байна гэдэг нь олон улстай энэ зэрэгцэхгүйгээр тэндээс суралцахгүйгээр тэднийг харж жишггүйгээр бол явна гэж бол хизээч байхгүй. Уралдэл гэж байгаа юм бол, өсөйл гэж байгаа юм бол, хөгжил гэж байгаа юм бол дэлхийдээ энэ зэрэгцэх гэж тийшээгээ зүтгэх л болно. Өөрөө ирэхгүй харах л болно. Энэ бүхний эхлэл маань энэ удаагийн наадмаас эхэллээ гэж миний хувьд бол бодогдож байна. Энэ жил олон улсын шүүгч илүү ач холбогдолд өгсөн. Өнөөдөр олон улсын шүүгчтэй Монголын уран бүтээлчд хамтарч ажиллахад бас ойлголцох зүйл, санаа зөрөлдөх зүйл бас маш олон байсан болов. Дараа жил бас туршлага хөрөнгөлөх болов. Гэхдээ ерөөсөө л ингээд уран бүтээлч хүмүүсийн дунд өрнөдөг яриа яг л тийм л байсан. Тэнд нэг энэ гадны хүн болоод ингэчлээ, энэ одоо юм болоо гэсэн тийм юм ерөөсөө байгаагүй. Хизээний л бид нар одоо нэг л мэрэгчлэр энэ их урт хугацаанд ингээ хамтдаа байцсан юм шиг. Ганцхан яг хөө хилний бас ийм барьяар одоо бэрхшээл бол хүмүүст бол байсан. Энийг бол үгүйсэхгүй. Гэхдээ энэ дээр бол бид нар аль биесны орчуулагчтай байсан учраас тэгээд ер нь ихэнх манай монголчууд ихэнх нь орос хэлийг аягүй сайн мэддэг юм билээ шүү дээ. Ер нь бол 10 наадмын шилдэг бүтээлээр улсын драмын эрдмийн театрын бүтээл эсрэг дурлал жүжиг шалгарваа. Гран-при шагнал. Драмын урлагийн жүжигийн уран бүтээлчдийг тайзан дээр гарч ирэхийг урьж байна. Драмын урлагийн шилдэг тодруулах олон улсын наадам Гигемуза 10 наадмын маань дээд шагнал. Гран-при алтан сумын эзнэр энэ удаа улсын драмын эрдмийн театрын бүтээл эсрэг дурлал жүжигийн багийнхан шалгарсан байна. Монгол улсын урлагийн гавьсгатын Цэрэн самбуу дараатай улсын драмын театрын хамт олонний тайзнаа хөндгөө өрж байна. Цэрэн самбуу дараагийн танаа багийнхныг энэ жүжигийн багийнхныг Театрын захирал Цэрэн самбууг тайзнаа гарч ирэхийг урьж байна. Гран-при цомыг дагалдаж Гигемуза 10 наадмын шилдэг бүтээлээр эсрэг дурлал жүжиг шалгарсан тул наадмын ерөнхий ивент тэтгэгч драмын урлагийг дэмжигч Макс группийн нэрэмжил шагнал 5 сая төгрөгийн урамшууллыг батламжлаа. Илүү сайхан Монголын төлөө, илүү сайхан драмын урлагийн төлөө урагшаа.
Гран-при дээд шагналтыг эзэн улсын драм Эрдэмийн театрын бүтээл өргөмжлөглөө. Гэгэмоса 10 наадмын дээд шагналт гран-при алтан цомын эзэн улсын драм Эрдэмийн театрын бүтээл эсрэг тоглолтын багийнхан. Саянхуу Гэгэмоса наадмыг 10 дахь удаага зохион байгуулцаж бас 10 дахь удаага оролцож байна. Манай театрын хамт олон 10 удаа оролцохдоо 8 дахь удаагийн гран-при шагналыг хүртэж байгаадаа баяртай байна. Манай хамт олон цаашдаж олон гран-при шагнал авна гэдэгт бид нар итгэлтэй байна. Монголын театрын урлаг Мандан Мадар хотгоо баярлалаа та бүхэнд. Эсрэг дурд жүжигхийн эрхэм хамт олон хамгийн сайн бүхний бүсгэрой. Гэгэмоса 10 наадмын алтан цомын эцэст тайснаа хүндэтгэн өрж байна. Яг энэ өнөөдөр Гэгэмоса алтан цомын эзэн болсон. Драмын урлагийн дөрвөн төрлийн шилгийн шилгээр өргөмжлөг цомын эзэн болсон. Уран бүтээл чанараа тайснаа өрж байна. Цомын эзэн. Эртний грекийн донгоос ихтэй үлсэг охин тэнгэр Гэгэмоса тайснаа задарч таны мэдээ дор шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. Цагийн түүхэнд алдаршин дуурсан Одтой яслуудын яруу алдар бадар тугай оргидох хүслээр жигүүрлсэн Монголын ертөнц баяраар яллаа. Тийм ээ. Баясад хөөр сэтгэл догдол дүүрэн гайхамшиг цаг хугацааг Урлаг дахь үнэнхүү гоо сайхны өмнө цаг хугацаа хүчгүй. Александр Серов. Хүн төрөлхтөн үүсгэхээс өмнө урлаг байсан. Урлаг бол хүн төрөлхтнийг бүтээсэн. Хэрвээ урлаг байгаагүй бол сайн сайхан руу тэмүүлэх, зоригтой амьдрах тийм боломж бол байхгүй байсан. Уран бүтээч хүн гэдэг нь нийгэмтэйг зэрэгцэн оршиж ерөөсөө нийгмийг уршаанаа хөгжиж хүмүүжүүлж явах ёстой л гэсэн ийм л бодлоор имтэлдэг шүү дээ. Өнөөдрийн үйл ажиллагаа 2013 оны үрж 10 жилээр зохион байгуулсан энэ хүн наадам маш амжилттай зохион байгуулж өндөрнөж байна гэж байна. Энэ жил олон улсын театр дэлхийд даяараа 52 жилдээ тэмдэглэн өнгөрчээд харин Монголын драмын урлагийн уран бүтээлчид муузаага Гэгэмоса наадмын дор ийм 10 дахь жилдээ бас тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүн наадмыг SBC-ийн орон даяараа онцгой ихтэйгээр шууд дамжуулан үзэж тавьлаа. Тэгээд жүжигчтэйгээ эргэцэл байд цааш шингэн жүжигүүд цааш шингэн жүжигчтэйгээ эргэж уулзгаа. За тэгээ мэдээж бид бүгд хамтаа байсан юуж та бүгд маш их баярлалаа. Та бүгд бас ажлын амжилтыг хүсэн өрөөж байна. Мантуа! Бүгд драмын урлагийн олон улсын театрын баримт мэндийн үргийг дахин хүргэж байна. Dormi narndor aimil mumusa Хөглөөч уянгалаг хөгжмийг ариун гараараа хөтлөөч айзент холын ертөнц рүүгээ Онгоц юугаан амьарданхан
онгон саран дор уярам умузаа шивэж өнхийн онгод химрий сэтгэл шивэж үнэн орших харцаараа Гэгэн харцыг чинь харцаан болгоё. Гэгэлгэн хөгийг чинь хөгөн болгоё. Хурч болошгүй цаснаа үри өдөр шиг хүснийг чинь тансаг юугаан болгон хүн тайзан сүм чаттай